Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2002 онд нээлттэй хийсэн Jackie Chan-ы гол дүртэн тоглосон Tuxedo киног ярьж өгөхөөр бэлтлээ. Толгор төрийн 2235 жил. Их Монгол улс байгуулагдсны 820 жил. Үндэсний эрхчлөө тусгаараа тогтнолоо сэргээ мандуулсны 115 жил. Ардын хувьсгалын 105 жилийн өн баярын мэнд хүргэе. Монгол түмэн минь сайхан надаарай. Байгалийн сайханд нэгэн хүрхрээ нийдэргэд нэг буг эдээ шилж байна. Тэгснээ шууд ус руу шээжлээ. Нөгөө шээс нь харин усаар дамжиж явсаар ус цэвэршүүлэх байгууллагаар дамжаад олон давхар шүүлтүүрээр ороод эцэст нь цэвэр ус болоод савлгаанд гарч байна. Цэвэр усны үйлдвэрт харин нэг технологич усыг шалгаж байгаад нэг юм ээлрүүлсэн бололтой шүү. Гэс тагнуулын төв газар руу холбогдлоо. Би ажилтан Wallace байна. Намайг Devil-тэй холбоодох. Тэр хүлээгээрээ үлээх цаг алгаа. Энэ бол маш аюултай хэрэг. Намайг хурдан Devil-тэй холбоодох гэд хэлж дуусаагүй байтал алуурчин араас нь толгойд нь уу тугалж байна. Ажилтан Wallace нууцкатай хэлээрээ гээх үед аль хэдийн унаад өгсөн байна. Байна уу? Ажилтан Wallace дөрс шилжиж нэгэн урлангийн гадаа нэг залуу урлангийн тайлбарлагч бүсгүй гшээртэй зогсож байна. Сайн байна уу? Намайг Jimmy Tong гэдэг энэ дэлхий дээр чамаг надтай хамт хоол идэхийг зөвшөөрүүлж чадах зүйл байгаа болов уу? Ингэжэл чамаас асуух гэсэн юм. Гэт уянгалж өгч байна. Оо Jimmy, үнэхээр романтик юм аа. Чи манай гэрт хүрээд ирээд хоёулаа оройжин болж үзээ. Чи баллаад байна. Эн чин зүгээр л тайлбарлагч хөгшөө. Очоод хийлээчтэй. Чиний хувьд тийм бахал да. Миний хувьд би түүнийг харахаас ч өмнө сэтгэлдээ мөрөөддөг байсан юм. Хой яг наадах чинь зүгээр очоод наатгаал хэлчих. Тэгээд тэл боллоо. Тийм гэж үү? Тэгвэл сонс. Энгүүл ямар байна? Намайг Jimmy Tong гэдэг. Би чамайг хараад нойтон зүүдэлдэг. Бишээ хөгшөө. Өмнөх болзон дүрий гэдэг нь илүү дээр юм байна. За тэгэхээр энэ бол манай киноны гол дүр Jimmy Tong. Тэгээд яваад орлоо. Очиж чадахгүй сандраад байна. Арай гэж өөрийгөө зоригжуулж явж очоод. Сайн уу? Сайхан өнгө байна. Төр хүлээгээрээ. Ингээд бүсгүй яваад өглөө. Тэгсэн мүзийн дараа гараад. Эр хүний хувьд хэлэхэд чи энд зураг үзэх гэж ирээгүй тийм үү? Тийм ээ. Энэ галерейн эзний хувьд зөвлөхөд чи Jennifer дээр очиод шууд болцоон дөр. Аль болох хурдан. Юу? Тэгвэл зөвшөөрнө гэж үү? Үгүй ээ. Тэр зөвшөөрөхгүй. Тийм болохоор чиний найдвар тасраад энүүгээр ölөв далуу хийхэ болоод бид бүгдээрээ ажиллаа хийж чадна шүү дээ. Ингэж авна шүү дээ. Хөөрхи. Гэхдээ яг шударгал юм. Манай хүн урам нь хуураад гараад явлаа. Тэгээд Jennifer нь зүгээр мөрөөдөл болоод үлдлээ. Гисэн чи яг ажил нь тараад яг гараад ирж байна шүү. Одоо л боломж. Ингээд хаалгаа онгойлгосон чинь. Ингээд нэг дугуй төвнийг нээстэл нь авлаа. Уучлаарай. Та гинтэг үйз. Ингэсэн босч ирээд шууд манай хүнийг бариад авлаа. Эвтэйхэн цонхоо хаага зугтах гэтэл хааг цохиж байна шүү. Хүчтэй нөхөр байна. Зодуулангаас краш руугаа. Сайн уу? Юу вэ та? Тэгээд зугтаад машин дор орчлоо. Нөгөөх нь дээр нь гараад дэвсэлж байтал. Тэндээс найз нь харчихна. Хой чи юу ийгээ дуган бэ? Нааша буу. Ирээд наадтай. Ингэсэн чи буугаад ирлээ. Ингээ би ягч буугаад иргэх гээгүй маа. Ингэсэн цаана нэг цагтаа хараад нөгөөх нь яваад өглөө. Манай хүн карашийн дэргэд муухай доош орлоо. Карашин жаахан ярвалттай цаашаа явж байна. Тэгээд машиндаа суудал нэг бүсгүй орж ирээд суудсан байна. Та фламинг гудамжны 70 тоодод намайг хүргээд өгч болох уу? Болно. Ингээд явлаа. Замда. Та Jimmy Tong уу? Тийм ээ. Яаж мэдэв? Намайг Стина гэдэг. Ингээд Jimmy-гийн талаар мэдээлэл хараад байна. Таныг их хурдан жолооддаг гэж би сонслоо л доо. Та 8 удаа ирэхээ асуулж байсан юм байна. Тийм ээ. Гэхдээ нэг ч удаа осол гаргаж байгаагүй. Хэрвээ та намайг нүрээ бодож дуусахаас өмнө миний хүссэн газарт хүргэж өгвөл би хөлсийг чинь хоёр нугуулж өгье. Ингэж байна. Тоглоогүй эз? Би тоглоом хийж байгаа юм шиг харагдаж байна уу? Болж байна. Ингээд шууд давхлаа. Янзын давхиж байна шүү. Замдаа хятад хорооллоор товчлоод явна. Хон хаалга. Ойлголаа. Хой Jimmy ирж байна. Хаалга. Тэгээд байран дундуур явж өрөөд буудаа болгоно. Нөгөө бүсгүй харин нүрээ буудсаар байна шүү. Тэгснэ нэг бөглөө рүү яваад орчлоо. Бөглөөтэй байна л гэж битгий хэлээрээ. Гэсэн шууд ухарлаа. Бүсгүй. Та айхгүй байна уу? Манай хүн ухарч давхиж байгаад эргэж хаацлаад сэлүүхэн зам дээр сүлжээд тэгснээ шарвж ухраад хүрээд ирлээ. Яг амжлаа. Харуул ирээд. Эндээс яв. Чи өөрийгөө хин гэж бодов? Зам тавиарэ. Ингээд бүсгүйг буулгалаа. Хатагтай. Бүсгүй бууж ирээд шууд ажлын санал тавьж байна. Танд сайн ажил хэрэгтэй юу? Би сайн ажилтай шүү дээ. 7 хоногт $475 нэмээд цайны мөнгө авдаг юм. Ингээд явах гэтэл 7 хоногт $2000 нэмээд байр хоолтой бол яах вэ? Юу? Хизэнээс ажилдаа орох уу? Ингээд шууд зөвшөөрч байна. Маргааш өглөө 7 цагаас та ноён Clark Devil-ийн жолооч болох болно. Ингэж байна. Маргааш нь манай хүнд баахан дүрм өгöd. Хамгийн чухал дүрм. Ноён Clark Devil-тэй хизээч шууд ярьж болохгүй. Бас над сахлаа хусаарай. Ингэж байна. Ингээд манай хүн шинэ ажилд орлоо. Бэлэн болчоод сууж байтал
ард нь нэг нөхөр орж ирээд суулаа шүү. Жаахан харах гэсэн чинь наад толинч чинь зорчигчдыг харах зориулалтгүй гэж би бодож байна. Явцгаах уу. Ингээд явлаа. Замдаа ажиллаа хийгээд уцаар яриад яваад байна. Сайн шалга. Тэр зүгээр нэг алга болох ёсгүй. Энд яалтчгүй нэг сэжигтэй зүйл байна. Гэт хэсэг амьсгаа авлаа. Тэгээд орчин тойрноо ажиглаж байснаа. Ингээд бид өөр замаар яваад байна уу да. Тийм ээ. Энүүгээр илүү товч байдаг юм. Хөөрхий. Шууд ярьчлаа. Уучлаарай. Чи дүрмийг унссан уу, Жими? Тийм ээ. Тэгвэл би нэг зүйл хэлье. Дүрмийг март. Ойлголоо. Өгчмөө чангалчих, Жими. Мэдлээ ирхмэ. Бодсноос дайчгүй хүн бололтой шүү. Нөгөө тал тарин тагнуулын төв газрын судалгааны лабораторид нөгөө киноны ихэнд үхдэг залуугийн цогцсон дээр анализ хийж байна. Тэр живж өгсөн байна. Ус шалгаж байхдаа энтсэн болов гэсэн таамаг байна. Гэсэн тэндээс нэг бүсгүй. Тэр живж өгөөгүй ирхмэ. Энэ бол аллаг. Та хэн бэлээ? Наадах чинь дээл блэ. Та сонсоод ирэхгүй баха. Ингэсэн бүсгүй. Түүний уушхинд ус байгаа хэдийч Вений судснууд нь бөглөрсөн байна. Би юу гих гэсэн бэ гэвэл тэр цангаж өгсөн байна. Ямар нэгэн бактеритай уснаас болж тэр маш хурдан цангаж өгсөн. Гэснээ цаашаа яваад өглөө. Дарга. Та усны талаар сайн мэддэг болтой шүү. Тэнд нь бас нөгөө Жимиг ажилд авсан эмэгтэй зогсож байна. Жаахан үл тоосон байдалтай байна шүү. Дарга шууд л ажлын санал тавилаа. Таны чадварыг би эх орныхон төлөө ашигламаар байна. Би хизэнээс эхлэх үү? Та ноён Кларк Дэвилийн талаар сонсч байсан уу? Ингэсэн нөгөө бүсгүй. Би танд Кларкийн талаар олон зүйлийг хэлж олно шүү. Чи ховийн асуудлаа өөртөө үлдээвэл ямар уу? Та харин цагийн дараа надтай дээд давхар туулцаарай. Дөрс шилжиж Кларк Дэвилэн нэг шавьчны дэлгүүрт байж байна. Би энэ үдсгэлэнтэй амьтнаас нэгийг авмаар байна. Ингэснэ худалдагч бүсгүйг нь найраад байна. Өнөөрөө би бяцхан үдэшлэхтэй. Таныг өрөөл болох уу? Би тань руу машин явуулъя. Зүгээрээ би өөрөө яваад очихъя. Ингээд найрчлаа. Жими харж бишрээстэй. Та яаж ингэж чадваа? Эдгээрээ Жими. Би зүгээр л сайхан өмсгөлтэй болохоос чамтай адилж ирийн залуу. 90% нь өмсгөлөөс шалтгаалдаг юм. Тэгвэл үлдсэн 10% нь яах вэ? Үлдсэн 10% нь чиний зүрх сэтгэлд байдаг юм. Чамд харин энэ нь хангалттай бий гэж би бодож байна. Жими баярлаад. Ноён Дэвилэн. Би энэ малгайг өмсөхгүй байж болох уу? Малгайг нь авсан чинь. Өмсөлсөн чи. За. Тэгээ. Баярлалаа. Тэгээд Дэвилийн туслахта. Энэ шин жолооч надад таалагдж байна. Түүнд нэг өмсгөл өгч. Ингэж байна шүү. Оройн үдшилэг дээр Дэвил нөгөө бүсгүйтэйгээ янзын бүжгэлж байна. Зүгээр алхахгүй гуулгаж бариад. Джексник шиг лаглаг хөдөлгөөнийг зүгээр хийгээд байна. Тэнд нь зөөгч явж байгаад бүдрээд хундагтайгаа алдах үед хоошоо хотоож барьж авснаа. Унахгүйгээр босоод ирлээ. Нэг л юур болсон юм байна да. Жими жаахан гайхастай. Удалгүй Жими цэвэрлэгээнээс хувцас авчирч далтингээ. Дэвилийн өмсгөлийг жаахан ажиглав. Тэгснэ. Сайн байна уу? Би Кларк Дэвилэн байна. Гэт мөрөөдөж байтал. Ардаас нь хэзээч миний өмсгөлд битгий хүр. Дэвил ирчихжээ. Би хүрээгүй ирхмэ. Сайн байна. Битгий хүрээрээ. Машин аваад ир. Хоол идэцгээе. Гэт гарцгаалаа. Замдаа Дэвилийн нэг юм зураад байна. Тэгээд түргэн хоолны газраас хоол автал дотор нэг дугтуутай юм хийчихсэн байна. Жими, эндээс хурдан явцгаая. Ингээс урдуур нэг хүн тэглээд тэр оронд машиныхын ард нэг юм наачлаа. Тэгснэ ардаас нь скейтбордонд юм наагаад тавьчихдаг. Жими гайхаад. Биднийг яагаад скейтборд хөөгд байгаа юм бэ? Миний бодлоор энэ тесрэх бөмбөг баха. Тесрэх бөмбөг гин шүү. Гэсэн чинь тоглоогүй болтой шүү. Тэгээд нилээн зүгтлаа. Манай Жими уран чадвараа гаргаад сайхан шүлжиж байгаад эцэст нь арга мухардаад гүйцэгдэнэ. Манай хоёр гялс гарч амжлаа. Машин харин дэлб. Дэвилэн босч ирээд. Чи зүгээр үү Жими? Тийм ээ. Та зүгээр үү? Тийм ээ. Өнөөдрийн ажил дуусах шиг боллоо. Ингээс нь толгооноос нь цус гараад унаад өглөө. Жими очоод. Ноён Дэвилэн, таныг хэн ингэсэн юм бэ? Walter Strider. Walter Strider. Тэр ингэсэн юм уу? Үгүй. Ингээд тайлбарлах гэсэн чинь чадал нь хүрдэггүй. Жими цагдаа дуудах гэтэл хэндэж бүүйтэг. Гэснэ үнэмлэх дээрх нэрээ сольж харуулна. Жими тэр нэрээр нь түргэн тусламж дуудчихлаа. Дэвилийн цагаа Жимид өгöd. Миний өмсгөлийг өмсөөрэй. Гэснэ ухаалчлаа. Ингээд Дэвилэн эмнэлэгт хүргэгдэн. Жими тэнд. Би Walter Strider-ыг олно. Би амлын ирхмэ. Ингээд үлдлээ. Тэгээд хоолны газраас авсан дугтууг нь задалтал. Нөгөөх нь шууд дэлб. Хой, энд тамхи татахгүй. Тэр ямар байна? Гэрээс нь юмнуудыг навчир. Тэр энд дуудана. Бас тэр энийг өгсөн. Гэсэн чи нөгөө тэмдэглэл байж байна. Дээр нэг шавж зурчихсан байх шүү. Нөгөө тал харин усан онгоцсон дээр нэг босс байрын нөхөр сууж байна. Энэ бол манай киноны эсрэг дүр Дэтрих. Хажуунаас нэг эрдэмтэн. Та яагаад түүнийг сонгосон юм бэ? Учир нь тэр миний төслийг эсэргүүцээд байсан. Бас ус нь надад таалагддаггүй юм. Гэсэн чи нэг төмпөн засалтай нөхөр орж ирж байна. Орж ирээд юм ярих гэтэл. Та ус уугаач. Ингээд ус өгчлөө. Нөгөө залуу уснаас сонирн болоод байна шүү. Эрдэмтэн очоод цангасан мэдрэмж төрж байна уу? Тийм ээ.
Наадах чинь миний шин гаргаж байгаа ус. Өөх, тийм үү. Цангуулдаг ус гэж юу? Сайхан санаа байна. Дотор нь юу байгаа юм бэ? Давсуу. Гэснэ ухаалчлаа. Эрдэмтэн бактери байгаамаа. Дотор чинь орвоогүй юу? Бүх эсэх чинь хатаад гим. Гэсэн залуу бүр усгүйдэд унсныхан дараа нүд нь хүртэл хатчлаа. Амар идэв шүү. Дээтрэх харин гарыг нь хугалж авснаа. 2 хуваагаад туслахуудаа өгчлөө. Манай Жими харин гэртээ ирчихжээ. Дэвилийн утасны жигсаалтаас Water Strider гэж хүнийг хайж байна. Тэгээд нөгөө өгсөн цагийг нь гаргаад ирлээ. Шууд тэнд байгаа нөгөө Smokingтой холбогдож байна шүү. Дөхөд очисон чинь онгооч байна. Манай хүн Дэвилийн хэлснээр өмслөө. Тэгсэн шууд Жимид автоматар таарч байна. Өмсвгүй юу? Нарийн цэгүүдээр дамжуулан мэдрэлийн судлууд болон хялгсан судснууд нь мэдээлэл дамжуулаад идэвхжүүллээ. Шууд тэр ирчээрээ зангаагаа нүд ирэмхийн зур зангидж байна. Шинэ хэрэглэгч элэрлээ. Шинэ хэрэглэгчийн биеийг судалж байна. Та цагаараа дамжуулан токсидог өдөрднө. Гэхээр нь цагаа оролдоод турших гэж дарж байгаад сүйтгэлгээд дарчлаа. Сүйтгэх горим идэвхчлээ. Бүх зүйлийг бай гэж мэдэрнэ. Гэснэ манай хүнийг өдөрдөөд тэр хавийг сүйтгэж гарлаа. Сүйтгэгч гормыг хурдан унтраахыг зөвлөж байна. Манай хүн сүйтгэнгээ арай гэж өөрчиллөө. Тэгээд шейк бүүти гэсэн бүжгэн дээр тавьчлаа. Янзын бүжгэлж байна шүү. Би яагаад байгаа юм бэ? Гэт дахиад өөрчилсөн. Жингүүд илгэж дараад шууд жингүүдэж байна. Гаднаас нь үйлчлэгч ирээд ноён Дэвилэн бүх юм зүгээр үү? Зүгээрээ би Жими байна. Ноён Дэвилийн өрөөг маргааш цэвэрлэх хэрэгтэй болсон. Ингээд хэлчлээ. Янзын ид байна. Ямар тач туршаад дуусчлаа. Тэгс нөгөө Дэлплен гээд судлаач эмхтэй залгаж байна. Байна уу? Та бэлнэ үү? Юунд бэлнэ үү гэж ноён Дэтрих утасны үйлдвэрийн захирлуудтай нууц уулзалт хийх гэж байна. Бид тийш очих хэвээр. Тэнд Walter Strider ирэх үү? Тэр чинь хэм? Мэдэхгүй. Чи надад хэлээ л дээ. Маргааш 10 цагт би саарал хослолтой байна. Таны нууцуг сайхан хөх байна. Би харин даруулга зүүхэ мартсан гэж хэлнэ. Гэт тасалчлаа. Ингээд манай Жими Walter Strider-ыг олж өгөх гэд ноён Дэвилийн дүрд хэсэг жүжиглэхээр болчлоо. Өглөө 10 цагт нь шууд яваад очин. Тэгээд нэг саарал хослолтой бүсгүүдээр очиод сайхан хөх байна. Гэсэн чи хялааж байснаа маа. Хөөрхи андуурсан юм байна. Тэр үед нөгөө Дэлплен залгаад уулзах газараа өөрчилсөн гэж байна. Тэгээд оройн тэнд нь яваад очлоо. Дэлплен ирчихжээ. Манай хүн Дэвилийн спорт машиныг унаад хүрээд ирдэг. Буугаад хүрээд ирсэн чи харин арай наамхан ч юм уу? Ноён Дэвилин үү? Би Дэлплен. Бид өмнө нь уулзаж байлоо. Үгүй. Тэгвэл сайн байна. Тэгвэл энд яах гэж ирсэн тэрийг хийцгээе. Би таны удирдлагыг дагах ёстой. Хадагтай нар эхлээд. Ингэснэ дагаад явчлаа. Тань руу явуулсан зурсыг авсан уу? Зурс гэмтэлтэй байсан. Дахиад яриад өг. Ингээд нөгөө ажилтаа өгсөн байгаа талаар мэдээлэл авдаг. Бас аргатай. Тэгээд дээвэр дээр гарлаа. Таны захиалсан микро райфл, хөнгөн жинтэй, титаниум биетэй. Миний дуртай буу. Гэхдээ би хүн алхаа болсон. Ална гинэ. Та чагнах төхөөрөмж суулган шүү дээ. Тийм үү. Тийш очиж бай. Наадмын урт амралтын өдрүүд зуны аялал зугаалга эхэллээ. Хайртай гэр бүлээ болзошгүй гентийн эрслээс хамгаалаарай. Аяллаа гентийн ослын даатгалаа мега башиглан 5 минутанд хэлгээрэй. Нэг өдрийн ердөө 1000 төгрөг 5 сая хүртэлх хамгаалалттай. Гар утаснаас хурдан хялбар даатгуулах боломжтой. Энэ зун сэтгэл амар эрс дэлгүй аялаарай. Мег даатгал 7575 60 тэгтэг. Мег application. Мег даатгал гэснэ цаган дээрээсээ буу угсрах гэд тохирууллаа. Тэгсэн гар нь бэлэн байдалд орж байгаад жинхэнэ мэрэгжлийн хүн шиг угсарлаа. Тэнд байгаа цүнхэн дээр тохиромжоо суйрлуулахад болох бах. Таны хувьд амархан байлгүй дээ. Гэсэн манай хүн болж өгдөггүй. Буудсан чинь нэг нөхрийг нам авлаа. Дэлплен гайхаад та унсангүй шүү дээ. Тэгэхээр нь цаган дээрээ мэрэгэн бууч гэсэн тохиргоог идэвхжүүлж байгаад салхины чигийг мэдэрч дурангаараа харж байгаад цүнхэнд ойлгоод нэг бүсгүн усанд нь тохиромжоо суулгачлаа. Тэгээд хурал эхэллээ. Дээдрэгтэнд удахгүй нэг сав ус бензинээс илүү үнэтэй болно. Үүнийг би хариуцсан. Харин та нар хамтран ажиллах хэрэгтэй. Ингээд усны компаниудын захирлуудад хэлж байна. Манай хоёр харин сонсож байна. Тэгсэн араас нь гэнэт манай хүнийг уурглаад авлаа. Мэдсэн байсан юм байна. Жими ард нь гаруудтай үзээд Дэлпле харин чигэвчтэй яриаг нь сонсоод зогсоод байна. Юуд сонсдоггүй. Нөгөөх нь Дэлпле ингээд хэлэх гэсэн чи болдоггүй. Манай хүн янзын зодтолдож байна шүү. Өөрийгөө гайхаад байна. Өмсгөл нь угийн хамгаалах горимтай юм шиг байна. Даанч араас нь олсоор гогдоод татчлаа. Дэлпле эргээд харсан чи манай хүн тэнд татуулчихсан. Та юу хийгээд байгаа юм бэ? Чигэвчээ аав. Чигэвчээ. Ингэсэн чи хажууд нэг нөхөр унтсан юм байна. Шууд чигэвчээ талиад үзлээ. Тэгэхээр би хамгаалах урлагийн сургалт 6 дугаар бүлэг гидээс толгой. Ингэсэн чи бариад авлаа. Тэгэхээр нь эргэж харж мөрийг нь хазаад буцаад эргээд дэгэ. Тийм ээ. Би хэн бэ Жими харин тэнд буудаа улгаж байна. Нөгөө гогдуулсан олсороо гогдож байгаад хоёрыг нь зодчлоо. Дэлбленийг босгосон чинь нөгөөх нь манай хүнийг маа. Жими цохиулаад арагшаа унах шахлаа. Дэлблен тэнд
Гиснэ тэрэл таваад маа. Унангууд нь дахиад нэг. Тэгээд Жимиг аврах гэтэл халтарч унаад чадсангүй. Жими доош унчлаа. Тэгсэн замдаа нэг эргээд турбанаас зүгтчлээ. Гараа харсан чинь эрзэн бариул гараад ирдсэн байна. Янзын өмсгөл бай шүү. Тэгээд шууд дээшээ авирлаа. Дээлплэн харин зөрөөд буучлаа. Манай хүмүүс сонсогдохгүйгээр дээлпленийг дуудах гэд сүутрээрээ поролддог. Нөгөөх нь хардаггүй. Тэгсэн цаанаас нь турбан нураад бүгдийг нь хааж цохиж өшгөлж холдуулаад яг боллоо гэтэл нэг ирснэ маа. Доошо цемтэн дундунчлаа. Дээлплэн тэндээс буугаад шууд нөгөө машин авнаад зуухтана. Тэгсэн хажууд нь зэвхий царайтай сүнс сүдэр шиг Жими зэрэгцээд гүүгээд байдаг шүү. Дээлплэн сүнс байна гэж бодоод жаахан гайхаастай. Тэгсэн сууснаа. Чи яагаад зогсохгүй байгаа юм бэ? Чи яаж тэр барилгаас унаад амьд үлдчихсэн юм? Дээлплэн нилээн ууртай байна. Анхны даалгавар нь бүтлгүүтчлээгээд уурлаад байна. Манай хүн тэнд миний хичгэлсэн анхных биш ээ. Даалгавар бүр анхных гих гэж байсан юм. Ингээд бүгжи нөгөөд жаахан аргадлаа. Тэгээд яг явах гэтэл Дээлплэн араас нь мөрөнд нь үрчлээ. Шууд токсидад ажиллаад Дээлпленийг эргүүлээд шидчихлээ. Ийм хамгаалах горимтой байна л та. Чи зүгээр үү? Чи чинь яачсан тэрэг амт бэ? Ингээд уурлаад яваад өглөө. Эхний даалгавар бүтлгүүтлээ. Манай хүн Дэвилэн дээр ирчихсэн. Ноён Дэвилэн та намайг энийг өмсөрө гэсэн. Гэхдээ мэдэхгүй. Кларк Дэвилэн байна гэдэг хэцүү юм байна. Удахгүй ухаан ороод энэ бүхнийг засна гэж найдаж байна. Гэсээ утсан дуурч байна. Дээлплэн залгаад өмнөх даалгавар бүтлгүүдсэн болохоор одоо үдэшлэг дээр очиж дээтрхээс мэдээлэл цуглуулъя. Тэнд Walter Strider байх уу? Мэдхгүй. Удахгүй уулзъя. Дэвилэн тэндээс Walter ингээд бовтнаад байна. Манай хүн ингээд төхөөрөмжийг нь салгасан чинь совлогч орж ирээд чи юугаа хийгээд байгаа юм? Хамгаалагчаа. Ингээд хөөгд гаргачлаа. Дэвилэн нэг юм хэлэх гээд байгаа бололтой шүү. Тэгээд хүлээ авалт дээр нь яваад очдөг. Дээлплэн ирээд дахиад наад өмсгөлтөөгөө ирнэ гэж мэдсэн юм а. Тэгэд би бас бэлдсэн. Ингэсэн гоё дайшин зөмсчихсэн байна. Энийг танд ингээд цэцэг зүүж өглөө. Уучлаарай. Би чамд юу ч авчираагүй. Наадах чинь бэлэг биш ээ. Камер ингэж байна. Тэгээд орох гэсэн чинь орой минь дээ. Нэрээ хэлээрэ. Нэрөө. Ингэснэ мөнгө гаргаад Линкольн. Вашингтон. Дахиад Вашингтон. Ингэсэн чи муухай харж байна. Оруулсангүй. Та тэр бомтон байж $7 хүн хахуулдаж байгаа юм уу? Мөнгө ямар газраас ургадаг юм уу? Бид гамнах хэрэгтэй шүү дээ. Ингээд ари хаалгаар нь орох боллоо. Энэ удаа харин Дээлплэн зохицуулах гэж байна. Уучлаарай. Үнийг барьж байхгүй юу? Урилга хаана хийлээ байц. Тэгэд амжилттай яваад орчлоо. Юу андаа хөгшөө. Манай хүн дуурайгаад. Юу андаа хөгшөө. Амжилттай. Тэгсэн цаана нэг өрөөнд домогт Джеймс Браун сууж байна. Хөх, Джеймс Браун. Бид ажилдаа яваа штэ. Явъя. Ингэсэн чи манай хүн шууд орчлоо. Ноён Джеймс Браун. Би таныг дэмждэг. Баярлалаа. Уучлаарай ноён Браун. Бид билетгүй болохоор ари хаалгаар орж ирсэн юм а. Зүгээр дээ. Би урдуур суулгаад өгье. Баярлалаа. Би бас нэг зүйлийг чамд хэлэхгүй болохгүй. Чи үнэхээр сайхан хөхтэй юм. Энэ баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэ. Ингээд мөрөн дээр нь цогсон чинь токсидон ажиллаад Джеймс Брауныг эргүүлээд шидчихлээ. Чаавс. Чи яаж байгаа юм бэ? Мэдхгүй. Чи Джеймс Брауныг алчглаа шүү дээ. Одоо дээтрэх явчихна. Чи явж очоод Браун өнөөдөр ирэхгүй. Өөрхөн дуулна гэд хэлчих. Ингэснэ эвтэйхэн хэвтүүлээд ноён Джеймс Браун амарч байна гэж бэчиг нагаад орхичлоо. Тайзан дээр харин Джеймс Брауныг зарлж байна. Одоо та бүхний өмнө ноён домогт Джеймс Браун гэсэн Дээлплэн гараад ирлээ. Уучлаарай. Ноён Браун хувийн шалтгааны улмаас ирч чадахгүй болсон. Гэхдээ манай зочид уудлын зүгээс дараагийн сөүлийн хааныг та бүхэнд бэлдсэн. Гэх үед цаана нь манай хүн цагаа дуулах гэдэг дээр нь тааруулж байна. Өгтөн авцгаая. Ингэсэн чи юу вэ? Хятад залуу байна. Хүмүүс ууралж байна. Гэртээ хараа. Бүү! Манай хүн жаахан эвгүй болоод бүгдээрээ хөгчөөгöd өгөх үү? Тийм ээ, залуу минь. Хөгчөөгöd өг. Ингээд хөгжимчд тоглолоо. Манай хүн шууд хөлн хэмнэл дагаж хөдлөөд эхэллээ шүү дээ. Тэгснэ шууд л get up гэсэн чи хүмүүс сэргээд ирж байна. Муугүй шүү. Тэгээд янзын дууллаа. Джеймс Браунаас дуудах юм алга. Үргэлжлүүлээд бүжиглэнэ гэж бас алж байна. Сууж босоод л тэгснэ хүмүүсийн дунд гулгаж ороод бүжгэлж гарлаа. Нөгөө дээтрийн хажууд очоод зад авч байна. Найз бүсгүй нилээн биширсэн байртай байна шүү. Өгцгийг харснаа. Хөөх ингээд баярлаад байна. Манай хүн чиглэлээ өөрчлөөд найз бүсгүүр нь хараад бүжиглэнэ. Дээтрих хальт өгцөг рүү нь харснаа. Чаавас. Тэгээд Жими зэрэдлийг тултал нь хөгжөөгөө дуусглаа. Тэр үе Джеймс Браун сэрд сонсонгуудаа. Энд чинь одоо юу вэ? Манай хүн тэнд од болчихжээ. Дээлплэн тэнд. Бид ажилдаа яваа. Бид дээтрхийн ширээн дээр очих ёстой. Түүний найз бүсгүн согтсон байна. Магадгүй бид түүнээс үг унгаж чадах байх. Чи түүнийг бүжгэн дөр. Харин би дээтрэх дээр очие. Ингээд тохирлоо. Тэгэд яваад очсон чинь найз бүсгүн өөрөө манай хүнийг бүжгэн дөрж байна. Дээтрэх харин тамхи гаргах үед шууд асааж өгч байна. Өмсгөл нь угийн ийм ээлдэг байхаар програмчлагдсан бололтой. Тэгэд бүжгэллээ. Та мамбо мэдхүү? Мэдэх баха. Хараатхи. Ингэснэ цаган дээрээсээ мамбо гэдэг дээр нь дараад бут авлаа. Тэр оронд Дээлплэн дээтрэх дээр ирээд сэтэ хайн. Дээтрэх харин жаахан дууртай байж шүү. Жими тэнд.
Дээтрхийн талаар яриач. Би түүний талаар ярмааргүй байна. Чиний талаар ярмаар байна. Царайлга. Дээтрх харин дээлблэний өгөө шиг өмгчжээ. Би нойр хүрэхгүй үедээ ажил руугаа орж ажиллаа хийдэг юм. Тэм зуршилтай гэх үдэ. Хөөх. Тэгвэл би хамт очиж ажлыг чинь сонирхож болох юм. Тийм ээ. Гэхдээ би хүнд итгэж чаддгүй сул талтай л да. Чамтай байхдаа би ч өөртөө итгэхгүй байна дээтрх. Ингэж авшт манай дээлблийн бол үнэн мэрэгжлийн юм байна. Тэгсэн хажуунаас нь туслах нь хүрээд ирлээ. Тэгснэ ноодгчин дээлблэн гэдэг CIA-гийн тусгай ажилт юм байна. Манай хоёрыг мэдсэн бололтой шүү. Тэр Clark Devlin-ийн BMW-гаар ирсэн юм байна. Чи түүнийг скейтбордтой бомбоор алжчихсан гэвэцтэй. Гэхдээ тэр амьд байх шиг байна. Танаа найз бүсгүйтэй бөөжгэлж байна. Ингээд харсан чинь манай хүн тэнд ёстой салбганж өгч байна. Тэгээд дээтрих сүуд бүсгүйтэй өөрөөнийхөө түлхүүрийг өгöd. Би жаахан ажилтаа болчлоо. Арайг сайхан өнгөрүүлээрэ. Ингээд яваад өглөө. Нөгөө бүсгүй харин би 7268 өрөөрөөгөө орж усанд орлоо. 7268 гэд боролчод яваад өгдөг. Жими харин би түүнээс мэдээлэл авах хэрэгтэй. Чи намайг халгал. За. Би усан сангийн дэргэд хүлээж бай. Ингээд жаахан ууртаа явлаа. Байц өрөөнийх нь дугаар юу илээ? 7268. Ингээд манай хүн өрөөрөө нь яваад орлоо. Тэгээд гялс цүнхийн нэгжээд мэдээлэл хайн. Бүсгүй харин гарч ирэнгүүтээ манай хүнийг хоргоогоод болдоггүй шүү. Дээлблэн гаднаас нь үзээд би дахиж түүнтэй хамт ажиллахгүй те. Бүсгүй дайрангуудаа манай хүний хувцсыг тайлжлаа. Тэр үед дээлблийн араас нэг хүн бариад авдаг. Нилээн ноцолдож байгаад давхралдаад усан сан руу унцдаг. Тэр үед нь харин Жимигийн өрөөр бас хүмүүс дайраад ороод ирнэ. Манай хүн өмсөглөө тайлжсан байж таарад жаахан бажигдлаа. Тэгээд цаган дээр өмдний хамгаалалт гээд тохиргоо оруулна. Тэгсэн өмдөө өмсөнгөө өөрийгөө хамгаалж байна. Нөгөө бүсгүй харин ванны өрөөнөөс ус бэлэн боллоо. Ороод ирээрээ. Ингээд ойрлоод байна. Өмдөө өмсөхгүй юу? Манай хүн ёстой эвхэж өгнө штт. Хаагаад эргээд маа. Нэгийг шууд угсруулж өшөглөөд гэрлийн суураар дайрахаар нь хөлөөрөө хааж угаад эргүүлээд маа. Тэгээд гулгаж очоод нэгийг нь барьж авч эргүүлж угаад жиiчлээ. Нэг сумаар хоёр туулаа. Тэгээд цонхоор харах үед дээлблэн аюулд орчжээ. Манай хүн харж байтал араас нь нэг нь дайраад нөгөө нэг шууд урагшаа тонгороод унгачлаа. Тусламж илгээглээ гэж байна шүү. Нэг нөхөр дээлбленийг ардаас нь живүүлэх гэж байтал дээрээс нь нэг хунаад дээлблэн аврагдлаа. Тэгээд өрөөнд нь орч ирээд би ингэх гэж ажилд ороогүй шүү. Хурд явъя гэд гараад гүйлээ. Өвөө эмээ хоёр хараад бал саран юм байх та. Тэгсэн араас нь өөр нэг бүсгүй. Чи хайчих нь вэ? Эргээд ирэлдэ. Ингийн тэнд. Хурдан яваа. Дээлблэн харин нэлээд ууртай байна шүү. Чи яагаад уурлаад байгаа юм бэ? Мэдхгүй. Магадгүй нэг ууртай залуу намайг живүүлэх гэж оролцсон болохоор тэр юм болов? Эсвэл шалиг тэр бомтонтой хамт нэг даалгавар дээр гацчихсан болохоор тэр юм болов? Чи хүмүүсийг огт мэддэггүй юм байна. Миний сэтгэл хөдлөлийг таагаадах. Ингээд царайгаа өөрчиллөө. Нэгийг нь ч таасангүй. Ийм болохоор л чи найз залууг байгаа юм. Ингээд жаахан хувийн юм ярилцлаа. Дээлблэн харин дээтрхийн лаборатори хаана байдгийг олчихсан гэж байна. Юу? Хаана байдгийг? Дээтрих нойр нь хөрөхгүй үедээ бууж ажиллаа хийдэг гэсэн. Тэгээд тэр нойрны асуудалтай гэж юу? Үгүй ээ. Түүний лаборатори гэрийнхэн доор байдаг гэсэн үг. Ингэж байна. Чи тийм хүнийг сайн мэддэг юм бол миний талаар хэлээдэх. Чамд би таалагддаг. Бас чамайг дээлблэн гэдэг. Нэгдүгээрт би тийм мөрөд. Хоёрдугаарт намайг Делайла гэдэг юм. Ингэж байна. Ингээд манай хоёр уучраа олоод дээтрхийн лаборатори руу явахаар боллоо. Маргааш нарийн өчигдрийн даалгаврын бичлэгийг нөгөө манай Жимиг ажилд авсан туслах бүсгүй үзээд сууж байна. Тэгснэ Жимиг хараад таньчлаа. Эн чин жолооч нь вэ шүү дээ. Манай хоёр харин маргааш нь дээтрхийн гэрт болчуу үдшилэг дээр яваад очдөг. Харуул. Өөрилгөө. Чи яагаад түүнд $5 өгч болохгүй гэж. Гэс манай хүн Гялсны хүний урилгыг авч копи доод. Ингрээсээ гаргаад ирлээ. Энэ товтой морил доктор Шварц. Ингээд орчлоо. Эвтэйхэн бүжиглэнгээ ажиглт хийж байна. Нөгөөдөл нь харин нэг бодис зөөгöd байна шүү. Манай хоёр эвтэйхэн дагаж байгаад усан бассейны хажууд нууц хаалга байгааг олчлоо. Тэгээд доошоо яваад орно. Тэнд нарийн баахан шавжны цуглуулга байна. Хөх, ноён Дэвилэн бас шавжинд дуртай. Юу? Би заримдаа өөрийгөө гуравдагч бий болгож ярих дуртай юм л да. Тийм үү? Тэгвэл Дээлблийн чамайг тэнэг гэж бодож байна. Хөөрхи. Тэгээд манай хоёр явж ороод нууц лабораторийг нь харчлаа. Нэг төрлийн бактери үржүүлж байна шүү. Ингээд Эдмүрийн баримттай боллоо. Буцаж гараад эвтэйхэн бүжиглэнгээ ярилцаж байна. Тэгэхээр тэд бактери үржүүлж байна. Гэхдээ тэр үүнийгээ цэвэр усны нөөцөд хийж чадахгүй. Учир нь улсын усны нөөц өндөр хамгаалттай. Тэр илэрхгүй байх нэг арга олсон л байж таараа. Жими тэндээс. Юу гэж чи үнэхээр ухаантай юм аа. Чи намайг Clark Devlin гэж бодож байгаа. Үнэн дээр би ингээд яг үннээ хэлэх гэтэл Дээлблений утсан дуурайд нөгөө ажилтан залгаж байна. Наадах чин Devlin биш гэд хэлчих шиг боллоо. Дээлблен. За би зохицуулна. Хоёулаа тийш очиод ярилцал ямар вэ? Ингээд манай хүнийг 0 руу аваад орчлоо. Тэгснэ. Хувцаа тайл. Хоёулаа ингэж болохгүй. Үгүй. Над өмсөглөө тайл. Ингээд буу тулгаж байна. Би анх уулзаад л мэдсэн юм. Чи Clark Devlin биш. Над өмсгөл чинь чинийх биш.
Би чамд хэлэх гэж байсан юм а. Би ноён Дэвилэнд Уолтер Страйдерыг олно гэж амласан юм. Би түүний жолооч. Би дахиж худал үгийг чинь сонсохгүй. Дотор өмдөө тайл. Хөөе, энэ чинь минийх. Манай хөрш надад өгсөн юм. Дэлби харин тэндээс өмсгөлийг наваад гараад явж байхдаа баригдчихлаа. Шууд дээтрэх дээр хүргэгдэн. Тэгснэ шууд жүжээд. Та хүнд итгэж чаддаггүй гэлөө. Би таны итгэлийг олохын тулд танд бэлэгтээ ирлээ. Энэ өмсгөлийг зөвхөн танд зориулаад авчирлаа. Ингэснэ зүйлтэй дараад тусламж дуудчихна. Жими харин гэртээ ирчихжээ. Ноён Дэвилийн зориулаад би Уолтер Страйдерыг барьж чадсангүй ноён Дэвилэн. Бас би таны өмсгөлийг алдчихсан. Ингэж захиа бичиж үлдээгээд явах гэж байна. Тэгснэ санамсаргүй ууж байсан усаа асгачлаа. Тэгэд харсан чинь тэнд нэг шавьчны зураг бай шүү. Тэр нь усан дээгүүр хөвгч шавьч юм байна. Тэгэд нөгөө тэмдэг болон Дэвилийн тэмдэглэлийг үзээд Уолтер Страйдер гээд байсан нь Уолтер Страйдер буюу усан дээгүүр хөвгч юм байна гэдгийг нь ойлгочлоо. Уолтер Страйдер байсан юм байна штэ. Муу тэнэг тэр үе тарин дээтрэх Дэлбленийг лабораторид аваад хүрээд ирсэн байна. Ажлаа танилцуулж байна. Бактерийг усан дээгүүр хөвгч Уолтер Страйдераар тээвэрлэнэ. Гэснэ нөгөө Жими Уолтер Страйдер гээд байсныг нь саналаа. Та гоц ухаантай юм ноён дээтрэх. Усны нөөц Уолтер Страйдераар дамжуулаад усны шалгалтыг давчихна. Харин бүх нөөц бохирдох үед ганцхан усны нөөцийг л хүмүүс авчихна. Энэ бол таны усны нөөц. Ингээд бүх учрыг тайлчлаа. Данч энэ ч ажиллахгүй. Эрдэмтэнд эндээс окей. Энэ ажиллах болно. Аматад яагаад гэдгийг нь тайлбарл. Гэсэн Дэлблэн. Учир нь бид дэлхийн хойд хэсэгт байна. Та харин өмнөд хэсэгт амьдардаг шавьжийг аваад ирсэн байна. Арай сэрүүн цаг агаарт тэд үржих чадваргүй болно. Яг л энэ доктор шиг гэж авна штт. Энэ үнэн үү? Окей. Үнэн биш. Би коллежид байхдаа нэг охинд сайн болоод тэгээд 6 сарын дараа биш ээ. Шавж үржиж чадахгүй гэсэн нь үнэн үү? Та энэ нэмэгтэд итгэхгүй байгаа үсттэй. Тэр худал хэлж байгаа юм. Би танд өмсгөлийн талаар худал хэллээ. Үнийг өмсөд үз. Тэгээд та итгэнэ. Ингэж байна. Манай Жими харин Гэлс Дэлбленийг аврахаар хувцлах гэж байна. Тэгсэн шкафнасаа Дэвилиний бэлгэлсэн бэлгийг олдог. Тэр нарийн бас нэг токсидо байна. Үлдсэн 10% нь чиний дотор байдаг. Гэсэн бичиг наачсан байна. Шууд өмсөд яваад очлоо. Доктор Шварц. Босто Кларк Дэвилийн ирлээ гэж хэл. Ингэсэн чи бууд толгож байна. Дээдэр харин нөгөө өмсгөлөө өмсчихжээ. Сайхан таарч байна. Ингэснэ үсрээд эргэлдээд тэгэнгүүтээ шууд гар дээрээ тогтож байна. Янзын өмсгөл бай шүү. Ингээд чи яагаад ингэж байгаа юм? Гэсэн чи тэнд дохиолол дуурч байна. Дэлблэн. Яагаад гэвэл би цаг хожиж байгаад тагнуулын төв газрын 50 тусгай ажилтан эртэл чамайг саадуулж байсан юм. Тэгээд чиний над өрөвдөлтөй төлөвлөгөөгч шалаар нэг болгож хаяад чамайг баривчлуулах гэж байсан юм. Ингэсэн чи тусгай ажилтнууд биш. Манай Жими байсан юм байна. Кларк Дэвилэнтэй танилцсан. Ингэснэ шидчихлээ. Дэлблэн. Би танд өмсгөл чинь янзын зохиж байна гэж хэллээ. Хөөрхи. Дэвилэн. Шавьчнуудыг гарга. Ингээд шууд ажилд орж байна. Шавьчнууд сулрлоо. Усны нөөц рүү явхад бэлэн. Дээтрэх хэрэг манай Жимиг жаахан зодоод. Агуу Кларк Дэвилэн. Энгийн нэг залуу байсан байх нэ. Гэсэн чи Жими шууд. Наадхан чи нэг буруу юм байна. Намайг Джеймс Тонг гэдэг. Гэснэ хөлийг нь мушгиж холдуулаад. Босч ирээд гаруудыг гөвж гарлаа. Тэгээд Дэлбленийг аварчлаа. Цаанаас нь дээтрэх босч ирээд. Чи бас сайхан өмсгөлтэй болол та. Тэгээд дайрлаа. Манай хүн цуваа шидэж хааж угаад маа. Тэгсэн цувыг нь шууд уурж гарч ирээд. Манай хүнийг угсруулад маа. Нөгөө эрдэмтэн сайхан цоглоо ярих маа. Ингээсээ эрдэмтнийг маа. Тэгээд нисч ирээд амар дайраад bay шүү. Хоёр өмсгөлтэй залуу янзын үзэж байна. Дэлблийн цаавгуур нь туслахуудыг нь эвтэйхэн ганц нэгээр нь унгаад байна. Манай хүн гардан тулаан хийсэн чинь дээтрхийн өмсгөл илүү хүчтэй бололтой. Эрдэмтэн яг нөгөө хавхалгаа нээх гэж байтал. Дэлблэн ус асгаад эвдэлчлээ. Чи яаж байна? Ингээд барьж аваад коллежид байхад чам шиг октод өчнөө байлаа. Тийм үү? Тэд тэгвэл ингэдэг байсан уу? Гэснэ төмбөг. Тийм ээ. Яг ингэдэг байсан. Ингээд авна штт. Иш чаавас. Дээтрэх гүйж очиод хавхалгыг гараараа нээх гэж үзлээ. Жими харин араас нь явж очиод хөлнөөс нь зүүгдэж байгаад нүүрлөө нь угсруулж гарлаа. Даанч гутлан сугараад Жими унчлаа. Дээтрэх онгойлгочоод бууж ирээд манай үнийг үргэлжлүүлэн гөвнө. Шавьчнууд хатан шавьжаа суллагдахыг хүлээж байна. Дэлбэн тэнд ирээд туслах гэтэл дээтрэх хоёуланг нь багал зурдаад авлаа. Жими аргавараад байж байснаа гинт нэг санаа оллоо. Дээтрхийн тамхинаас аваад Дэлбленд зуулгана. Токсидаа шууд автоматар тамхиг насах гэд Жимиг тавьчлаа. Тэр үед нүүрлүүн гэд машиндад эргүүлээд нэг дэгэ угтуулсан нэг өшөглөлт дээтрэх нам. Тэн тарин шавьчнууд суллагчжээ хатна хүлээгээд байж байна. Манай хоёр харин хатныг нь хусаад яг явах гэж байтал баахан гарууд таарад аргал зүхтах гэж үзэж байгаад хатнаа унгаагаад хагалчлаа. Нөгөөх нь яг нисээд явж байтал дээтрэх цаанаас босч ирээд орилоод дайрч байна. Жими тэрүүгээр гаруудыг гөвж байгаад хатан шавжийг нисч байхад нь шууд хундаг шидээд дээтрэх ам руу оруулчлаа. Дээтрэх рүү шууд бусад шавжнууд нь бүгд шаваад дээтрэх хүмүүсийн нүдэн дээр хатчлаа. Тэр үед харин сэрүүлэг дуурайд
жинхэнэ CIA-гийнхэн ирж байна. Орж ирв үгүй юу манай Жимиг маа. Би чамайг аварлаа дэллэн. Болж үз. Чи Патрик цохиод унгачлаа. Дарга цаанаас нь орж ирээд бүх процессыг ажиглаад. Та тэгэхээр ноён Жими Тонг баха. Бас таны анхны даалгавар амжилттай боллоо. Хатагтай дэллэн. Гэт манай Жимид бидний зүгээс танд талархал илэрхийлж туслах зүйл байна уу? Гэсэн Жими бодож байгаад нэрэн нэг зүйл байгаа юм байна гэж байна. Ингээд дахиад нууц ажиллагаа CIA-гийнхэн бөөндөө нууц ажиллагаа явуулж байна. Эргэн тойрны бүх замыг цэвэрлэл. Бүгд байрлалаа эзэл. Цэцэгтэй хадагтайг холдуул. Дугуйтай залуу ирж байна. Би зогцоолъё. Гэснээ дээрээс бууж ирээд маа. Сатууллаа. Одоо илхэн хэмжээг хүрг. Дэвил харин дээвэр дээр. За залуусаа. Одоо шоуны цаг. Манай илгээмж юу болж байна? Гэсэн тэр илгээмч нь манай Жими. Би үгээ мартчихжээ. Чи чаднаа. Ингээд явууллаа. Манай хүн галерей руу явж ороод нөгөө бүсгүйгээ найрах гэж байна. Үүний тулд л нууц ажиллагаа явуулж байсан юм байна шүү дээ. Галерейн захирал саад болохоор ирж байна. Түүнийг унаг. Гэсээ ардаас нь маа. Тэгэд манай Жими яваад очлоо. Одоо амаа нэ хогшоо. Энэ хүүх юм уу? Тим хөөрхөн биш л юм биш. Жими ямар нэг юм хэлээрэ. Гэт бөөндө холбоогоор хоорондоо ярилцаад байна. Дэвилийн тэнд түүний нүд рүү хараад өчигдөр чамайг зөвдөлсөн гэж хэл. Дэвил амаа тат. Эмхтэй хүнийг эмхтэй хүн л сайн мэднэ. Жими намайг сонс. Гэсэн Жими тэнд. Та нар чихэн дээр шуугаад би юу ч ойлгохгүй байна штэ. Гэсэн бүсгүн гайхаад байна. Үгүй чи биш. Тэр биш. Энэ чих. Та нар шуугаад байна штэ. Гэсэн нөгөө бүсгүн айгаад байна. Манай хүн чихвч авч хаяад. За намайг санаж байна уу? Яман сахал. Би бол чиний хайр. Үгүй биш. Чи бол миний хайр. Та гарно. Ингэснэ шууд газ гаргаад ирлээ. Хөөрхи. Даалгавар амжилтгүй боллоо. Бүгд юм хараагаад явцгаая. Даалгавар дууссан. Дэвилийн тэнд. Санаа зовлтгүй Жими. Үүнээс илүү сайхан зүйл чамайг хүлээж байгаа. Дэлтэн ирээд. Юун тийм хэцүү байна гэж. Зүгээр л уучлаарай. Хамт кофе уух уу гэж болоо штэ. Би сайхан бүсгүй харахаараа ярьж чаддгүй маа. Өө тийм үү. Сайхан гисэн үү? Баярлалаа. Ингээд уурлах гээд байна. Дэлтэн Жимид жаахан талтай болсон бололтой шүү. Жими анзаараад. Эй Дэлайла, чи надтай хамт кофе уугаач. Би зөвхөн ногоон цайлуудаг. Буруу байна. Ингүүл яаж найз залуутай болох юм бэ? За, кофе. Би кофенд дуртай. Ингээд кофе уухаар явцгаалаа. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.